Сайн бацхан та бүхэнд орой минь төргий. Тэгээ өмнөвчлөгийн даамсны дагуу та бүхэндээ өнөөдөр нүүдэлтэн хэрэглэдэг 5 багсаа хэрхэн яаж угсардаг, скотчо хэрхэн яаж тасдах уу? За мөн яах нь угсарсан багснуудаа коромон дээр хэрхэн яаж төрөх талаар та бүхэндээ тодорхой хэмжээний мэдлэг өгье. Тэгээд мэдээж хайрцагын өмнө та скотчод тасдах хэрэгтэй. Скотч тасдах техникийг сурцсан байх хэрэгтэй. Тэгээд скотч тасдахад техник хэрэгтэй. Техник байхгүй бол скотч тасрахгүй гэсэн. За яах нь вэ? Ер нь бол үндсэн техник нь хоёр эрхээ уруугаа скотчны хамгийн зах дээр авчнараа гэсэн. Зах дээр ингэж авчирлаа. Тэгээ яах нь вэ? Хоёр долоовор уруугаа дээр нь тавь. Шахаа дээр нь тавилаа. Дээр нь тавьсан тохиолдолд та яах нь? Энийгээ барьлаа. Огцом тасна гэсэн. Огцом татхад скотч өөрөө тасарна гэсэн. Хэрв та скотчоо яах нь? Хоруугаа ингээ холхон бариа тийм үү? Холхон бариа энэ дээр наагаад ингээ татхад скотч өөрөө тасрахгүй. Нэмж татаад тасрахгүй. Шүдэрээ зугаач тасрахгүй заа. Яах нь? Яг үндсэн зөв техникээрээ бариа та яах нь? Тасдах юм бол скотч мангар хурдан тасарна гэсэн. За хараарай. Хөөе энэ дээрээ тавилаа. Гараа тавилаа. Хөөе. Ингээд л скотч тасарна гэсэн. За скотч тастаа сурцсан хэмжээндээ та хамгийн түрүүнд багсаа огсорно гэсэн. Тавглаа айл руу оронгуудаа хамгийн түрүүнд гутал савлна гэсэн. За ягаад гутал савлаад скотч тасч байгааг заагаад байгаа юм гэхлээр та яах нь? Та ямар нэгэн байдлаар нэг ажил дээр дуудлагаар очсон байх юм бол та яах нь? Хамгийн түрүүнд оронгуудаа хайрцаг бүх юм өгсөлдсөн бол хамгийн түрүүнд та гутлаа саах гад хайрцаг огсорно гэсэн. Хайрцаг огсраад скотчод тастаад зөв та хийж байгаа байх юм бол за энэ хүн ажил хийдэг юм биш үү гэдгийг цуг гарч байгаа юмсуу чинь ойлгож авнаа. За тэгээд скотчийг хайрцаг эргэн угсар талаар хоёр жижигийн дотгошоогоо хийлээ. Хоёр томын дарлаа. Скотч хайрцаг угсартаа дандаа үзүүрийн барьна гэсэн. Скотчныхоо үзүүр ингэ дарж байгаарай. Ягаад дарж байгаа юм гэхлээр дараа нь та хайрцагаа задлахад тэлбэр байдаг. За энэ хөндлөө явуулаа. Таслаа. Дахиж үзүүрийн дарлаа. Хөөе. Хайрцаг таслаа. За. Хөөе. Таслаа. За тэгээ хайрцагаас авалчингуудаа та яах нь? Шууд коромон дээр тавьчих. Коромон дээр. Ягаад гэвэл та яах нь? Шууд та түрээд явахад амар учраас. Шууд коромон дээр хайрцагаа тавилаа. Хөддөг. Бутлаас авлаа. Бутлаас авч дууслаа. Яах нь? Хайрцагаа дахиад үзүүрийн ингээд дарсан юм чи дахиж дарлаа гэсэн. Дарлаа. Угсарлаа. Та үзүүрийн маалаа. Хөөе. Ингээл болоо. Ингээл та угсрал анх ороод ингээл ажлыг эхэлчих юм бол яах нь? Ажил окей. За энэ хүн чинь бас ажил хийдэг юм биш үү гэд. Тухайн хүмүүс ойлгочихно гэсэн. За тэг ягаад скотч үзүүрэн дарсан бэ гэхлээр буцаагаад скотч авахд хэлбэр учраас. Татаад авлаа яах нь? Хайрцаг мод буцаагаад хурдан онгоно гэсэн. Хөөе. Ингээд онгочлоо гэсэн. За хайрцаг бутлаас савлаад хайрцагаа угсраад тавьчлаа коромон дээр. За тавьчингуудаа яах нь? Хайрцагтай хүмүүсүүдийн хайрцагсан хайрцагнуудыг та яах нь? Төрнө гэсэн коромон дээр. Ер нь бол хайрцаг 3-аар сэлбэгтэй их тавьж коромон дээр төрөөрэй. Ягаад гэвэл аюултай байдаг учраас хэд өндөрлчлөөр коромон ч ямар нэг юм коллеж ч юм бол яах нь? Тэгэлч юм бол юм коромоч өөрөө амар хурдан ингэж холбирдог учраас яах нь? Баг ерөнхийдөө бол 3 хайрцагнаас илүү битгий төрөөр. 4 мөрөөр нь тавиад залхуураа төрж явахтай яах нь? Ямар нэгэн коллеж ч юм бол та энэ маань өөрөө унаад тавьдраад хагарах. Тэгээ дээрээс нь та өөрөө гэмтэх хавилтай. Ягаад гэвэл коромоны энэ босч ирээд шилбэнд амар зохих магадлал амар өндөр байдаг учраас та өөрөө гэмтэх магадлалтай гэсэн. За яах нь? Коромон дээр тавилаа. Хэрхэн яаж төрөх талаар. Коромоныхаа дандаа ардтал нь гарна гэсэн. Дандаа ардан гарч төрнө гэсэн юм аа. Тэгээ хоёр талаас хар. Юу дэглэж чинь замд чи юу байна те? Бүгдийн сайн хар. Ийш тийшээ харж явахдаа төрж болохгүй гэсэн та. Би ямар нэгэн байдлаар анхаарсан сарнаад ингээ ямар нэгэн тэглээд айлын муун живдрэх мөн та пэртэг аюултай учраас. За коромоо хэрхэн төрөх вэ гэхээр та дандаа хөлбөнд ороосоо ингээ тавьж төрчих хэрэгтэй. Дүржээлээ ямар нэгэн тань тэглэх юм бол урд нь гарч татчих шаардлага байхгүй. Зүгээр хөлөөрөөд үлмөөрөө тавилаа. Эндээс нь хүчтэй. Тэгэхээр яах нь? Коромоо өөр яах нь? Тэгэлж юм гээд даваа гарчих гэсэн. За ерөнхийдөө та эдгээрийг хамгийн түрүүнд хийгээд эхэлчих юм бол яах нь?
Нүлгэлтийн ажлыг хийхэд асуудалгүй болох нэ. Тэгээд за өнөөдрийн хичээл нэг иймэрхүү байлаа. Хэрвээ миний бичлэг таалагдсан бол та бүхэн лайка харангуй дараарай. Баярлалаа та бүхэнд.